Хамтдаа чимээгүй цагаа эхлүүлье. За өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв бүү гэсэн сэдэв байна. За хамтдаа залбираад эхлэе. Эзэн минь бид өнөөдөр таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд та өөрийнхөөгээр бидэнтэй яриач гэж залбирч байна. Амен. Тодорхойгүй үед цөхрөх мэт мэдрэмж төрөх нь амархан байдаг. Амаргүй үйл явдал тохиолдох үед мэдээ, сошиал медиа, эргэн тойрны хүмүүс биднийг санаа зовход хүргэдэг. Аливаа зүйлийг хянах ямар ч боломжгүй мэт санагдах үед бид Бурхны үгнээс тайтгарлыг болоод амар тайвныг олж авах боломжтой. Иохан 16 дугаар бүлэгт энэ дэлхийг орхин явхаас өмнө Есүс дагалдагч нартайгаа ярьж байгаа хэсэг гардаг. Ахлагч нь явж байгаа учраас тэд ч бас тодорхойгүй үетэй нүүр тулж байна. Тэд одоо өөрсдөө бүгдийг хийх шаардлагатай болно. Түүнийг баривчлагдан, зодож нүдүүлэн цовдлогдохыг тэд нүдэрээ харсан бөгөөд түүний үйлчлэлийг тэд үргэлжлүүлэх цаг ирсэн. Тэдэнд ямар мэдрэмж төрж байсан болохыг та төсөөлж чадах уу? Магадгүй маш их айсан, мөн сандарсан, санаа зовсон байх. Тэд их үйлчлэл хийх ёстой болсноор зогсохгүй. Тэр явцдаа алуулагч магадлалтай. Есүс тэднийг урамшуулан зоригжуулаад Иохан 16-гийн 33 дугаар ишлэлдэх үгсийг тэр хэлдэг. Миний дотор та нар амар амгалан байг гэж би та нарт энэ зүйлсийг хэллээ. ертөнцид та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтав. Би ертөнцийг ялсан гэж хэлсэн байна. Эдгээр үгс өнөөдөр ч бидний амьдралд биелэлээ болдог. Зовлон үгүй амьдрах болно гэж Есүс хизээч амлаагүй. Харин зовлон дундаа амар тайвныг олж авах боломжийг тэрээр бидэнд олгох болно гэж тэр амласан. Бидэнтэй нүүр тулах ямар ч нөхцөл байдлаас хамаагүй агуу нэгэн тэр өөрөө байх болно гэж бидэнд амласан бөгөөд ямар ч зүйлдээ бид нүүр тулсан та нарын дотор байгаа тэр бол дэлхийд байгчаас аавгаа гэдэг үнэнд бат итгэлтэй болдгоо. Бүү гэдэг үгс Библиэлд 365 удаа дурддагдсан байдаг гэсэн тооцоо байдаг. Энэ нь бидэнд айх олон нөхцөл байдал ирэх хэдий ч тэр айдсыг ялах олон арга зам үүнтэй адил өгөгдсөн гэсэн үг юм аа. Бурхан өөрийнхөө үгэнд бидэнд хандан зааврыг өгсөн бол үүнийг биелүүлэх чадамжийг ч мөн адил өгсөн байдаг. Бүү хэмээн хэлсэн үг нь өөрийн амьдралаас айдсыг зайлуулах чадварыг тэр бидэнд аль хэдийн өгсөн гэсэн утгатай. Айдсаас гарах хамгийн хялбар арга зам бол итгэлийн алхам хийх юм. Ром 10:17 дээр итгэл нь сонсохоос сонсох нь Бурхны үгээр ирдэг гэж хэлсэн байдаг. Библиэс бид итгэлийг олж авснаар айдсыг сүрч чадна. Өнөөдөр айдстай хэрхэн нүүр тулах талаар бичээсээс олж чангаар өөртөө тунхаглаарай. Айдс замархан алга болохыг нь та харах болно гэж. За Иохан 16-гийн 33. Миний дотор та нар амар амгалан байг гэж би та нарт энэ зүйлсийг хэллээ. ертөнцид та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтав. Би ертөнцийг ялсан гэж айлтлаа гэж байна. 1-р Иохан 4:4. Бяцхан хүүхдүүдээ та нар Бурхныг бөгөөд тэднийг дийлсэн. Учир нь та нарын дотор байгаа тэр бол дэлхийд байгчаас аавгаа гэсэн байна. Ром 10:17. Тиймээс итгэл нь сонсох нь Христийн үгээр ирдэг гэсэн байна. Амен. Тэгээд өнөөдрийн үг та бүхэнтэй үргэлжлүүлэн ярих болтугай. Тэгээд Бурхан та бүгдийг ивэг.